2022 оны 3 дугаар сарын дунд үе хөдөө орон нутагт онж аваад уулзаж арх ууцгаасан. Арх ууж байхдаа найзыгаа 12 удаа хутгалж хөнөөс нь төдийгүй. Амьгүй болсон найзынхаа цогцыг нь хөлнөөс нь нууж мотоциклоор чирэн хээр аваачиж хайсан хүний санаанд батамгүй аимшигтай хэргийн талаар өнөөдөр хүрэхээр бэлэн боллоо. Сонсогч та бүхэн Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. Уг аимшигтай хэргийг 1989 онд хөдөө орон нутагт төрсэн иргэн Б гэгч нь үйлдсэн байдаг ба хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч Б нь 33 настай байсан. Тэрээр бүрэн бус дунд боловсралтай, мэрэгжилгүй, малчин, ам бүл дөрөв ээж эхнэр хүүхдийн хамт хөдөө орон нутагт амьдран суудаг байжээ. Хэрэг гарсан шөнө талигаач найзындаа очив. Тэр хоёр өмнө нь хамт цэргийн албыг хааж байсан ба ойр дотн хүмүүс байв. Орой 19 цаг 40 минутын орчимд талигааш гэрт нь ирэхэд тэд хамт сумын төв орж 2 шил 0.75 литрийн архийг худалдан авсан. Ингээд тэд өглөө болтол тухайн худалдан авсан архиа ууцгаасан. Хөршүүдийн ярьснаар бол тэр шөнө гэрээс нь чанга орлох хэрэлдэх чимээ бол гарч байсан гэж хэлсэн. Мөн нэгэн гэрч өглөө тэдний гэрт нь очисон байдаг ба тэрээр дараах мэдүүлгийг өгсөн. 2022 оны 3 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн орчим гэрлүүгээ харих замдаа Б-ийн гэрээр дайрсан юм. Тухайн үед би гэрийн гадаа мотоциклтойгоо зогсоод гэрлүү нь орох гэхэд гэр дотор Б-нд нэг хүнтэй чанга дуугаар хэрэлдээд байсан. Тэгэд би согтуу хүмүүсийн маргаан дундуур ороод явах гэж бодоод шууд хөдлөөд явсан. Тэндээс хөдлөөд хүргэн дүү тулгаагийн гэрт нь очиод түүнд Б гэртээ нэг хүнтэй чанга дуугаар хэрэлдээд байхаар нь орлоггүй хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэр үед тулгаа надад гэрт нь түүний цэргийн он жав найз нь ирсэн гинлээ. Түүнтэй муутай юм байгаа биздээ гэж хэлсэн. 2022 оны 3 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн орчим Б нь манай гэрт улаан өнгийн мотоциклтэй ирээд малаа асуугаад гарсан. Тэгэхдээ цэргийн найзаа алга болсон талаар надад ямар нэгэн юм хэлээгүй хэмээн мэдүүлэг өгчээ. Найзынхаа амь насанд хүрсэн талаар шүүгдэгч Б нь дараах мэдүүлгийг шүүхийн хэлцүүлэгт өгсөн. Тэрээр хэрэг болсон өдрийн талаар дараах зүйлсийг ярьжээ. 2022 оны 3 дугаар сарын 13-ны орой 19 цаг 40 минутын үед манай гэрт цэргийн найз ирсэн юм. Тэгээд би уутай хамт сумын төв рүү мотоциклтой явж 2 шил 0.75 литрийн арх авчирсан. Бид хоёр авчирсан архиа өглөө болтол ууж нэлээд согтсон. Согтоод хоорондоо маргалдаж хутга бариад намайг хатгах гээд чидсэн. Тэгэхээр би хутгынх нь эрен дээрээс баруун гараараа барьж аваад түүнийг хойш нь түлхэж унгаасан. Тэгээд би түүн дээр гараад хутгалж эхэлсэн. Яг хэдэн удаа хутгалсан гэдгээ санахгүй байна. Хутгалсны дараа уугийн бие сул ухаангүй болчихсон байсан. Би түүнийг гэрээс чирч гаргаад гэрийн довжооны урт талын шороон дээр гаргаад дахин нэмж хутгалсан. Тэгээд амбаараас мяндсан ногт аваад уугийн 2 хөлийг нь холбож уяад мотоциклийнхаа суудлын арт талын төмөрнөөс ууж чирээд хашааныхаа зүүн урдуур гарч баруун урд зүг рүү чиглээд хөдөлсөн. Мотоциклтоо хэр хол явсан гэдгээ мэдэхгүй байна. Явж байгаа зогсоод уяаг нь тайлж тэнд нь хаяад гэртээ ирсэн. Бид уусаа хархиндаа нэлээд согтсон байсан ба надад чи юм уу цэрэгт байхдаа хүний өгсөн хувцсыг атайхан өмсөж чаддаггүй арчаагүй галч байсан биздээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би цуг алба хаасан он жав байж одоо чи юу хуцаад байгаа юм бэ гэж хэлэхэд чамайг аландаа гэд намайг заамдаад авахаар нь. Би ч гэсэн зөрүүлж түүнийг заамдаж аваад хэсэг хормын дараа барьц тавигдаж салцгаасан гих дараах мэдүүлгийг өгсөн байна. Талигаачин бид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр маш олон төрлийн маш хүнд гэмтэл илэрсэн. Шинжээчдийн үзснээр энэ хүн зөвхөн нэг удаагийн цохилт эсвэл нэг шархаар нас бараагүй гэдгийг тодорхойлсон. Харин олон удаагийн хүчтэй халдлагад өртсөн байжээ. Хамгийн ноцтой гэмтэл нь нуруу болон цээжний хэсэгт үүссэн олон тооны хутганы шарах байсан. Талигаачийн нурууны баруун талаар хэд хэдэн удаа хутгалсан байсан ба хутганы эр хавирганы завсраар нэвтэрч чээж болон хөвлийн хүнд рүү орсон байжээ. Энэ нь энгийн өнгөц шарах биш, дотор эргэтнэлөө хүрсэн. Амь насанд аюултай гэмтэл байсан гэсэн үг юм. Хутганы нэг шарах баруун уушгийг төсөж гэмтээсэн. Үүнээс болж чээжний хөндөд их хэмжээний цус хурсан. Мөн илэгний 7 дугаар сегмент гэдэг хэсэг хутганд өртөж, илэгч бас урагдсан байжээ. Энэ бол цусаар
маш баялаг эрэгтэй учраас ийм шарах богино хугацаанд их хэмжээний цус алдалтыг үүсгэдэг юм байна. Гэхдээ зөвхөн хутгалуулсан биш байсан ба түүний гавлын яс олон хэсгээрээ хугарсан байсан. Дуух, дагаж, чамархай, зулаан хэсгүүдэд ясны хугарал илэрсэн нь маш хүчтэй цохилт авсныг харуулдаг. Шинжээчид тархины эд нэцэрсэн гэж дүгнсэн нь тархи хүчтэй дөргөлт, даралтанд орсны шинж юм. Өөрөөр хэлбэл толгой руу маш хүчтэй цогсон, эсвэл хатуу зүйлд хүчтэй мөргүүлсэн байж болзошгүй гэсэн үг юм. Мөн нүүр орчимд маш олон гэмтэл байсан, баруун хөмсөг язарсан, ухархаан яс болон хоншоор яс хугарсан нь нүүр хэсэгт хүчтэй цогсныг илтгэж байлаа. Биеийн бусад хэсэгт ч хамгаалах гэж оролцсон шинжтэй гэмтлүүд байсан. Жишээлбэл сарвуу, гарын хэсгийн шарах, зулгарталтууд нь хүн өөрийгөө хамгаалах гэж байхдаа авдаг гэмтэлтэй ижилхэн байсан. Энэ төрлийн гэмтлийг криминалистикт хамгаалах шарх хэмээн үздэг байна. Хүзүүн дээр хөндлөн дарагдлын орон илэрсэн нь бас маш их анхаарал татсан. Энэ нь хүзүүг боох, дарах, шахах оролдлого байсан байж болзошгүйг илтгэж байна. Өөрөөр хэлбэл талигааж, мөн зодуулж хоолоогоо болгуулсан гэсэн үг юм. Шүүх эмнэлгийн дүнэлтийн хамгийн чухал хэсэг бол талигаач нь маш их хэмжээний цус алдснаас болж биеийн эрэгтнүүд ажиллагаагаа алдаж эцэстээ нас барсан гэсэн үг юм байна. Мөн талигаач нь дунд зэргийн согтолтой байсан хэмээн шүүх эмнэлэг тогтоосон. Ингээд үүнийг нэгтгэн дүгнэж хэлбэл талигаач нь олон удаа хутгалуулсан, толгой, нүүр хэсэгтээ хүчтэй задуулсан, мөн хоолоогоо болгуулсан, маш их хэмжээний цус алдаж үүний улмаар дотор эрэгтэн болон тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан хэмээн дүгнжээ. Энэ төрлийн гэмтлүүдийг харахад удаан хугацаанд үргэлжилсэн хүчирхийлэл болсон байх магадaltaй гэж шинжээчид үзсэн. Ингээд ийм амир зүйл болсон талаар талигаачийн арга гэрээхэн мэдэхгүй. Түүнийг хэдэн хоног цогцыг нь олох хүртэл хаа сайгүй хайж хүмүүсээс сурлан асууж явж байсан. Гэхдээ хамгийн хачирхалтай нь талигаачийн унаж явсан мотоцикл болон гадуур хувцсан шүүгдэгч бэгийн гэрт байсаар байсан юм. Ингээд талигаачийг арга гэрээхэн нь уйгахгүй хайсны эцэст олсон байдаг. Одоо ингээд бүгдээрээ талигаачийн ахын өгсөн мэдүүлгээс сонсцгоё. 2022 оны 3 дугаар сарын 13-ны орой 18 цагийн орчимд манай дүү миний улаан өнгийн мотоциклийг унаад "Ахаа би гэрлөөгөө яваад ирье. Хуучин мотоциклийг нь худалдаж авах гэсэн юм. Өөрийн гэсэн унаатай болмоор байна" гэж хэлсэн. Тэр орой ирээгүй бөгөөд би түүнийг найзтайгаа 8 яриад гэрт нь хонсон юм байх гэж бодоод тоолгүй унтсан. Маргааш нь буюу 2022 оны 3 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн орчим би хүнлүү утсаар яриад дүүгээ сургалахад "Танаа дүү өчигдөр орой манай гэрт ирээд цэргийн он жав руу явлаа" гэд гарсан гэж хэлсэн. Тэр орой манай дүү гэртээ ирээгүй бөгөөд надтай утсаар холбоо бариагүй. Ингээд 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн орчим тэнгэр онгоох орно хүний машин гуугаад хөдөө гэрлүү ноцсон. Тэдний гэрт 15 цагийн үед очиход гэр нь эзгүй, хаалган цоожгүй, гадаа нь мотоцикл байгаагүй. Тэндээсээ хөдлөөд сумын төв дээрээд найз руугаа яриад шүүгдэгч бэ болон дүү уунарыг харсан уу? Танаа сумаар ирсэн сурагтай байна гэхэд надад бэ эхнэр хүүхдээ авчирхаар сум руу явсан сураг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ууг малыг нь хараад хөдөө гэрт нь үлдсэн юм байна да. Малд нь явсан хойгуур нь зөрөөд ирчгэж ирэхээр нь харих юм байна гэж бодоод бутсан. 2022 оны 3 дугаар сарын 17-ны орой 19 цагийн орчим би бэгийн дугаарыг олоод түүнтэй холбогдоод юу болсон бэ гэж асуухад бэ нь манай гэрт байхгүй гараад явсан. Гэртээ очоогүй юм уу? Мотоцикл нь энд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад чи хүн мотоциклгүй явган гараад алга болж байхад надад болон цагдаад хэлдэггүй юм уу гэж загинсан. 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр би найзтайгаа хамт гэрт нь очоод юу болсон талаар асуухад 2022 оны 3 сарын 13-наас 3 сарын 14-нд шилжих шөнө хамт тарих ууж байгаад 04 цагт унтцгаасан. Өглөө босгоод гэрт байгаагүй, мотоцикл болон гадуур хувцсан байсан. Түүнийг гэртээ харьсан юм байх гэж боцсон хэмээн шүүгдэгч бэ надад хэлсэн. Би найзын хамтаар дүүгээ гэрийн ойр орчмоор хайсан. Тухайн үед дүүгээ осгоод хөлдөө төгсөн байж магадгүй гэж бодоод хайж байсан юм. Тэгээд гэрийн баруун урд талын өндөр дээр гараад харахад уг толгодын хойд ингэрт нэвсээсэн хар юм харагдахаар нь ойртож очиход манай дүү уугийн цогцос байсан. Би машинаасаа буугаад дүүгийнхээ хөлдөр очиод уйлсан. Тэр үед манай найз надад хандаж "Чи битгий харт дүүдээ хүрч болохгүй. Дүүгээ чин хоёр хөл нь уяагаар тушаатай байна. Наадах чин хүн амны хэрэг байна" гэж хэлсэн хэмээн дараах мэдүүлгийг өгчээ.
Ингээд талигачийн ар гэрийнхэн шүүх хурал дээр энэ хэрэг дээр маш их гомдолтой байгаа талаараа илэрхийлсэн. Тэдний хэлснээр бол талигачийг онц хэрцгийгээр хөнөөсөн бөгөөд хүзүүнд нь 3 удаа, нуруунд нь 9 удаа, нийт 12 удаа хутгалсан байжээ. Үүний дараа цогцыг нь хээр аваачиж хайсан гэж ар гэрийнхэн нь үздэг. Хамгийн их эмзэглүүлсэн зүйл нь хэрэг гарсны дараа болсон үйлдэлүүд байжээ. Ар гэрийнхэн нь 3 сарын 15-наас эхлэн талигачийг хайж, уцаар нь залхаж эхэлсэн байдаг. Мөн 17-ны орой шүүгдэгчийн гэрт нь очиж хүртэл сургалсан байдаг. Гэвч энэ бүх цаг хугацаанд цагдаад мэдэгдээгүй. Алга болсон талаар хиндэж хэлээгүй нь тухайн үедээ шижигтэй санагдсан гэжээ. Талигачийн ах шүүгдэгч Бэгийн гэрт хэд хэдэн удаа очисон байдаг бөгөөд тэрээр шүүхтээр дараах зүйлсийг хэлдэг. Тэрээр хэлэхдээ одоо эргээд ингээд бодоход тэр үед Бэгийн гэрээс эвгүй үнэр үнэртэж байсан. Хэрэв бид өөрсдөө хайж яваагүй байсан бол өнөөдөр ч дүүгээ олохгүй байх байсан хэмээн шүүхэд энэ хэрэг дээр маш гомдолтой байгаа талаараа мэдүүлдэг. Мөн тэдний хувьд бас маш их хүн дээр туссан зүйл нь бол хэрэг гарснаас хойш шүүгдэгчийн ар гэрээс нэг ч удаа холбоо бариагүй, мөн уушлалт огт гуйгаагүй байсан явдал юм. Тиймээс талигачийн ар гэрийнхэн нь энэ болсон зүйлийг гэрийнхэн нь мэдэж байсан байж магадгүй гэж үзэж байгаагаа мөн адил шүүхтээр илэрхийлсэн. Харин шүүгдэгчийн ар гэрийн талаас буюу шүүгдэгчийн ах нь дараах мэдүүлгийг өгсөн байна. Тэрээр хэлэхдээ миний дүү хүн алах хүн биш. Би дүүгээ хүний амь насыг хохироосон гэдэгт одоо хүртэл итгэж чадахгүй байна хэмээн шүүхтээр хэлдэг. Түүний ярьснаар хэрэг болох үед тэд хөдөө гэртээ ямаа самнахаар ирсэн байна. Гэтэл дүүнд гэртээ байгаагүй бөгөөд эхнэр хүүхдээ сумаас авахаар явсан байсан гэж хэлжээ. Мөн маргааш нь тэднийг ямаагаа самнаж байхад талигачийн ар гэрээс уцаар холбогдож танаа дүүдээр очисон одоо болтол гэртээ ирээгүй байна гэж хэлсэн. Үүний дараа ах нь дүүгээсээ юу болсон талаар асуухад бид хоёр арх уугаад хамт хонсон. Өглөөс ирэхэд гэрт ол байгаагүй. Би гадуур хашаан дотор хайж үзээд гэртээ эргээд орж унтсан хэмээн ахтаа дараах зүйлийг ярьсан байдгийг ах нь шүүх хурал дээр ярьжээ. Тухайн мэдүүлгээр бол шүүгдэгч нь ууг бол өөрөө алга болсон хэмээн тайлбарлаж байсан байна. Энэ хэрэг дээр шүүгдэгчийн ах болон ар гэрийнхэн нь эхэндээ дүүгээ ийм аимшигтай хэрэг хийсэн гэдэгт итгэж чадахгүй байсан. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа гүнзгийрэх тусам нөхцөл байдал улам тодорхой болж эхэлсэн. Мөн шүүгдэгч Бэн өөрөө хэргийг хүлээсэн байдаг. Шүүх эмнэлгийн шинжилгээ, хэргийн газрын үйлчлэг, цусны мөр, хутганы шархууд, гэрчүүдийн мэдүүлэг, эд мөрийн баримтууд бүгд хоорондоо таарч байсан учраас шүүх түүнийг энэ хэргийг үйлдсэн нь бүрэн нотлогдсон хэмээн үзсэн. Ингээд шүүх энэ хэргийг авч үзээд маш ноцтой онц харгас хэрцгийгээр үлдсэн хүн амны хэрэг гэж үзээд шийдвэрлсэн байдаг. Хамгийн гол нь шүүгдэгчийг санаатайгаар олон удаагийн худгалалтаар хүний амь насыг хохироосон гэж дүгнсэн. Шүүхийн тогтоолт дурдсанаар талигачийн хүзүүнд 3 удаа, нуруунд 9 удаа, нийтдээ 12 удаа хутгалсан. Мөн хутгалсны дараа хөлийг нь мянцан ногтоор тушиж, мотоциклоор чирч, гэрээсээ холхээр аваажиж орхисон нь онц харгас хэрцгий шинжтэй хэмээн үзжээ. Шүүх зөвхөн хутгалсан гэдгээр нь бус дараа нь цогцостой хэрхэн харьцсан, ямар их зовлон шаналл учруулсан, мөн хэрэгээ нуух гэж оролцсон нөхцлүүдийг хамтд нь нэгтгэсэн байгаа. Харин энэ хэрэг дээр шүүгдэгчийн өмгөөлөгч нь энэ бол сэтгэл санаа хүчтэй чочрон давчилсан хэрэг юм гээд хөнгөн зүйл анги руу өөрчлөлөх хүсэлтийг гаргаж байсан. Өөрөөр хэлбэл талигаач эхэлж хутга байраад шүүгдэгч Бэ рүү дайрсан учраас сандарсан үедээ ийм үйлдэл хийсэн хэмээн шүүгдэгч Бэгийн өмгөөлөгч нь өмгөөлж байсан юм. Гэхдээ энэхүү өмгөөллийг нь шүүх бол хүлээж аваагүй. Шүүхийн үзнээр бол жирийн нэгэн маргаан байсан. Гинтийн хүчтэй чочролд орсон гэх хангалттай нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин олон удаагийн хутгалалт нь түүний хийсэн үйлдэлүүд нь санаатай шинжтэй байсан хэмээн дүгнсэн. Тиймээс шүүгдэгчийг эрүүгийн хууль хүнийг онц харгас хэрцгийгээр алах гэх зүйл ангаар буруутай хэмээн үзсэн. Ингээд шүүхээс шүүгдэгч Бэд 15 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлсэн. Мөн шүүх нь талигачийн ар гэрт оршуулгын зардал болон бусад зардалд 16 сая 383 мянган төгрөгийг гаргуулж өгөхөөр шийдвэрлэжээ. Өнөөдрийн харамсалтай хэрэг энд хүрээд дуусаж байна. Тэгээ дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай.